Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтөд холбогдуулан хоёр хуулийн төсөл, хоёр улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж 2025 оны 9-р сарын 1-ний өдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төсөл болон улсын их хурлын тогтоолын төслүүдэд дараах агуулгатай нэмэлт өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд 1. Айл өрх иргэдийн татврын ачааллыг бууруулж, бодит орлогыг хамгаалах, орлогын тэгш улс байдлыг бууруулах, бизнесийн идэвхжлийг дэмжих, татврын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар нийт иргэдийн 75 хүртэлх хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвараас 50-аас 100% хөнгөлөгдөх юм а. 2. Төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг багасгах, түншлэлийн хүрээг тэлж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн зорилтод нийцүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, хувийн хвшлийн оролцоо хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж, төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм а. 3. Өрийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх зорилгоор 2026 оны төсвийн жилд арилжаалах гадаад болон дотоод үнд цаасны дээд хэмжээ зориултыг тусгасан засгийн газрын үнд цаас гаргах эрх олох тухай, үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж 5-7 бүлэг ордын ашиглагдаагүй байгаа эсхийг эдийн засгийн эргэлтэнд оруулах орд ашиглалтыг сайжруулах зорилгоор үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай их хурлын тогтоолын төслийг тус боловсрууллаа. Эрхэм улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтөд холбогдуулан боловсруулж өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.